За өнөөдөр бид нар хэлний чадварын тухай авч үзэх гэж байна. Тэгэхээр хэл өөрөө тогтолцоо учраас тэрэн сурах гэдэг бол бас тогтолцоо байдгийг сайн анхаарах хэрэгтэй. За одоо хэлний тогтолцоо гэдгийг би юу гэж хэлэх гээд байна вэ? Хэлний бага нэгжүүд нь дараагийн түвшингийнхаа хэлний нэгжүүдийг үүсгээд тэгээд өөрөөр хэлбэл том түвшингийн хэлний нэгжүүд нь доотлын жижиг түвшингийнхаа хэлний нэгжүүдийг өөртөө багтаасан юм тогтолцоот шинжтэй байдаг. Тэгэхээр яг энэ суралцсан гэдэг бол бас өөрөө тогтолцоо юм байна л да. За тэгээд тэн дээр тулгуурлаад би юу гэж хэлэх гээд байна вэ? Одоо эхлэн сурах чадвар бол унших, ярих, сонсох, бичих гэсэн ийм дөрвөн чадвар дээр суурилж бас нэг юм тогтолцоо гаргаж ирсэн байдаг. За тэгвэл энэ тогтолцооноос өнөөдөр бидний ярих гэж байгаа бол зөвхөн унших. Тэгэхээр унших бол бас өөрөө тогтолцоо. Өөрөөр хэлэх юм бол би юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ ямар нэгэн тогтолцоонд анхдагч буюу амин чанар гэж байна. Тэгэхээр тэр анхдагч буюу энэ уншихын амин чанар буюу анхдагч тогтолцоо нь бол юу юм бэ? Ерөөсөө зөв унших. За тэгээд зөв уншихыг би одоо уншихын амин чанар гэж хэлээд байгаагийн цаад учир нь бол ерөөсөө авиа зөв дуудахаас унших үглийн зөв тавилыг эхлэе гэж хэлэх гээд байна. За авиа зөв дуудахаас эхлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрвээ авиа зөв дуудаж чадахгүй бол уншиж чадахгүй гэсэн. Уншиж чадахгүй бол хурдан ахиулж чадахгүй. За хурдан ахиулж чадахгүй хүн бол ойлгож уншихгүй л гэсэн. Тэр ойлгож уншихгүй болохоор нөгөө тэр унших үйл гэдэг нь жинхэнэ одоо чадвар болж чадахгүй л гэсэн. Тэгэхээр тэр утгаар энэ дээр яг бүр тогтолцоо задлж үтсэн байна л да. Авиг зөв дуудахаас эхлэхгүйгээр авиг зөв дуудаж сурсан суралцагч үгээ зөв холбон уншина. За үгээ хэлбэрийн хувьд таньсан бол тэрийг ойлгох нь. За мэдээж ойлгоцсон бол тэр үгийн утга хугацааг таньчихсан бол тэр хүүхд тэрийг яг хэрэглэнэ. За хэрэглэх үед нөгөө харилцаа гэж чинь бий бол. За тэгээд харилцаа бий болохоор бүхэл бүтэн нөгөө эхийн төвшөнд унших сэтгэх хэрэглэх юм шаардлага гарч ирнэ гэсэн. За тэгээд эндээс үүдээд би юу ч хэлэх гээд байна вэ? Өөрөөр одоо зөв уншиж сурах гэх юм бол авиа зөв дуудахаас эхлэх юм байна гэмээр. За авиа зөв дуудсан бол зөв унших юм байна. Зөв уншсан бол би ойлгож уншина гэдэг асуудал ярих юм байна. Тэгэхээр өнөөдөр хүртэл бид нар одоо ямар тогтолцоогоор явж ирсэн байна вөхөр сургуучгүйч төр хөтөлбөрөөч төр ингээ харахаар ойлгож унших дээр нь цаг их зарцуулаад хүч их тавиад одоо фокус өгч ажилласан байх юм. Тэгтэл бидний хамгийн одоо нэг амин чанар болж байгаа тэр авианы зөв дуудлагын асуудал дээр маш бага цаг зарцуулдаг. За бага цаг зарцуулдаг гэхээр ерөнхийдөө бол нэгдүгээр ингээд одоо нэг авиаг нэг халтмалт зөв дуудвал зургаал нэг үеийн тусламжтайгаар холболж уншуулаад сургачих юм бол авианы зөв дуудлагыг тэр чигт багчдаг. Тэгтэл өнөөдөр бидний судалгаа юг харуулж байна вэ гэхээр авиа зөв дуудаг үгс өнөөдөр 2 дугаар ангид 3 дугаар ангид уншиж сурах хүүхдүүд явж байна гэсэн. За тэгээд би бас нэг тийм юу гэдэг чинь битээ тий нэг жоохон тийм харамсалтай жишээ бас татах гэдэг юм л да. За жишээлбэл хүүхдүүд гэдэг үгийг бичихтэй цээжэр бичихтэй цээжэр ч явахад нөгөө бичгийн хэлний хэрэглээ болгоод бичихтэй г д г гэд гурван үсэг ингэ тавьсан байдаг. Гэтэл тэрний одоо буруутан эзэн нь хэм байна вөхөр бид нар болж байгаа багш нар. Яа буруутан гэж хэлэх гээд байна вөхөр бид нар заахтаа тэр г байгаа буруу таниулж ийн гэсэн. Г гэж таниулах юмыг г гэж таниулждаг. Д гэж таниулах юмыг яг д гэж таниулждаг. За тэгээ гэдэг үгийг хүүхд бичихтэй их шиг үгийг г д г гурван аваа тавьчаа тэрийг уншихтаа гэдэг гэд уншаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байна вөхөр бид нар авианыхаа зөв дуудлага үсгийн нэр хоёрыг ялгаж салгадаг багш бэлтгэхгүй болохгүй нэ гэдэг асуудал өнөөдөр аюул чухал яригдчих эхэлж байна гэсэн. За тэгээд эндээс үндэслээд бид нар нэгдүгээр за багш өөрөө тэр авианыхаа дуудлага нэрийг ялгаж таньдгүй юм байна. Тэрнээс бол болоод хүүхэд зөв уншиж чаддгүй байна. Зөв уншиж чаддгүй байна. За тэгвэл энэ зөв уншиж чадахгүй байгаагийн бас нэг арга зүйн бас нэг юм алдаа тэнд гарч
гарч ирээд байгаа юм л да. За жишээлбэл энд би та бүхэнд нэг зүйлийг харуулъя. За энд бол битүүгийн карт байгаа. За практик дээр бол ерөөсөө юу вэ нөхөр бүх ангид нэгдүгээр ангид бол бүгд дээр нь задгаа үеийн карт байж байгаа. Гэтэл задгаа үеийн карт бүх холбож уншихад хэрэгтэй болохоос биш. Авиага зөв дуудахад бол ерөөсөө хамгийн чухал юм бол энэ битүүгийн карт. За битүүгийн картн дээр манайх ерөөсөө ажилтгүй. Өөрөөр хэлбэл би юу ч хэлэх гээд байна нөхөр гэвлэгч аваа үзэхдээ шууд яхав. За энэ аваа гэж хэлнэ гэж заачхангуудаа за хаахи хоох уу гэд ингээд заагаа явчихаар хизээч хүүхд эргээд тэр гэдэг авааныхаа зөв дуудлагыг анхаарахгүй. За тэгээд гэд заачаад хаахи хоох уу гэд үе тогтоолгочхоо нөгөө хүүхд маань мах гэж уншихаараа маха гэдэг. Ингээд холбохлоор нөгөөх нь мах гэдэг үг юусаа явах. За яг тэрнтэй адилхан одоо шийдвэл дэг бид нар заахтаа яаж ийм нөхөр дэг гэдэг ингээд заачдаг. Хүүхдүүдтэй дэг одоо өөрөөр хэлбэл өсгийнхаа нэрээр заачдаг. За өсгийн нэрээр ингээд заацсан байгаа тохиолдолд одоо холбож унших гэхлээр мо д. Би уг нь мод гэж унших гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл мо д. За ингээд холбоод нөгөөдхийгөө сонсож байгаад нөгөө хүүхд маань холбоод унших гэхлээр хизээч мод гэдэг үг гэдэг. Мод. Сонсож байгаад хэлэхлээр энэ мод гэдэг байгаа юм шиг сонсдог. Тэгээ нөгөө хүүхд нь мод гэд таагаад уншчихаа чи буруу уншлаа гэж загнаад эхэлдэг. Гэтэл багш өөрөө яг хөө тэрийг д гэд буруу заагаад өгчхөөр хүүхд бол тэгж уншихаас өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна нөхөр авиагаа цэврээр дууддаг болгохын тулд хамгийн эхлээд битүү үеийг сайн уншуулж тэрийгээ сонсоход тэр битүү үеэс уншиж сонсонгоо одоо чихэндээ нөгөө авианыхаа цэвэр дуудлагыг хоногшуулах дасгал ерөөсөө хийхгүй. За жишээлбэл одоо энэ дээр би аваа гэж хүүхдтэй таниулчихаар өсгийн курсээ заахаас өмнө битүү үеүүд уншуулна. Ах их ох ух. За одоо энэ дээр юу гэдэг аав гэл ингээд хэлэх явцад үгээд дахин хэлэгдэх юм явцдаа тэр хүүхд нөгөө цэвэр дуудлагаа сонсоод тогтооч. За одоо шийдвэр энэ дээр бид нэр эмээ өгчсөн тийм гэх ингээд хэлэхэд гэх хий урсгалан дандаа хамраа гадаг шин. Тэгтэл бид нэр гэдэг ингээд бүр ингээд удаанаар сонгож дуудаа. Ингээд ахаа бас нөгөө хүүхд чинь уншихтаа бас л яг эргэлзээ төвлөд эхэлж байна гэсэн үг шүү дээ. За эстер бол гайгүй. За эстер өөрөө нөгөө энэ сэргийх буюу шүргэх гэвлэгч учраас хэрвээ хүүхдийн одоо шүдэнд л асуудал байхгүй бол энэ цэвэр дуудагтай авчихдээ. Тийм учраас энэ нөгөө 6 настай хүүхдүүд чинь шүдгүү байгаа тохиолдолд сэгдэг гэвлэгч юм чинь тэр сэгдэг гэвлэгчийг хэлэхэд шүд заавал хэрэгтэй байна шүү дээ. Тэгтэл 6 настай хүүхдүүд одоо шүд байхгүй учраас эхнээсээ ахуулаад хэрвээ давтамжаар заах юм бол эмээсээ илүү эсн илүү хэрэглээд. Тэгээ тэрийг нь хоош нь тавьж агаад эмийг нь эхлээд заачиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө хүүхдийн эргэтний хөгжлийн онцлог дээр нь тулгуурлаад эмийгээ эхэлж заагаад эсийгээ ард нь зааж байгаа байхгүй. За тэгээд дүүрний араас их аваа зааж байгаа. За их аваа бол үсгийн нэр дуудлага хоёр нь зөрөгдөв. Тийм учраас өөрөөр хэлэх юм бол эм 9 2 дээр нэлээд дадлага дасгал хийсний дараагаар нэр дуудлага хоёр зөрөгдөв аваанууд дээр ажиллаж байна гэсэн. За энэ тохиолдолд бол бид нар ах их ох ух гэх ингэж хэлэгдэх явцдаа гэд тэр аваагаа сонсоод тэрийг буцааж дагаж хэлж дуурайж сурах юм байна. Гэтэл бид нар хээ юм уу эсвэл гэх ингээд янз бүрээр ингээд заагаад өгчхоор ингээд заагаад өгсөн тохиолдол нөгөө хүүхд чинь за яг хаа хээ хоо хөө гэд үгийн дунд эсвэл одоо үгийнхэнд байгаа тохиолдолд аваагаа бид нар уншаа сурчна. Гэтэл үгийн эцэст ороод ирэхээр энэ их аваагаа хүүхэд яг уншиж чадахгүй. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байна вэ? Битүү үед байгаа гэвлэгч аваануудаа сайн уншиж сургасны дараагаар задгаа үе рүү ордог байгаа ч гэж багш нартай хэлэх гээд байна.
Тэгээ тэр утгаар нь битүүгийн картыг зөвхөн нэгдүгээр бүлгийн гэрүүлэгчүүд дээр хийсэн байгаа. Тэгэхээр багш нар энийг ашиглаад бас энэ битүүгийн картуудыг юун дээр хийх вөхөр хоёрдугаар бүлгийн гэрүүлэгчүүд дээр хийж болно. Гадаад үгтэй бас яг хийж болно гэсэн. Гадаад өнөөдөр гэрүүлэгчүүдтэй. За одоо энэ дээр нэгдүгээр багнад бол дандаа бүх гişгээр нь амьлуулаад ам энэ гэдэг яг битүү үе үүсгэсэн байна. Артал дээр нь энэ битүү үеийнээс үг болдог бүтцүүдийн энэ дээр яг тавьсан байна. Жишээлбэл ам за энэ ас ос ус гэдэг ингээд тавьсан байна. За артал нь дахиад яг энэс үг бүтээж байгаа бүтцийг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл битүүч болно, үгч болдог юм. Үгийн утгаар илэрхийлж байгаа үеийг тавьсан байна. Ас ус гэх мэтлэнгээр энэ нэгдүгээр бүлгийн гэрүүлэгчид бүгдийг ингээд чагсаасан байна. За энэ дээр тулгуурлаад бид нар багш нараар яг авиагаа өөрсдөө зөв цэвэр дуудаж гин үгүй юу гэдгийг нь бас яг тодорхойлох зорилгоор бас ийм карт ашигласан. За энэ карт нь бол жишээлбэл энэ аавыг энэ аавны хэлбэр нь дараа нь үсгийн нэр нь юу байна. За тэгээд галиг буюу дуудлагыг ингээд дөрвж алтанд хийж чад ингээд арталтанд тайлбар хийсэн байна. За энэ тайлбар бол ерөөсөө өгүүл хэрэгтний оролцоогийн яг багш нар ч өөрөө мэддэг байх хэвээр бүгдэж бас энийг яг дахан дуулаж хэлэх явцдаа энэ чинь ингэж хэлэхтэй байна. Миний хэлж байгаа бол ингэхээр буруу болчиход байгаа юм байна гэдгийг бүгд өөрөө тэр авиагаа зөв дуудах явцдаа нэг ухаарч ойлгож явах юм бол хурдан уншиж сурнаа л гэж би хэлэх гээд байна. За жишээлбэл салангад аав ам том ангаж өөж хэлэгдээд хэлний хойгоор хэлэгдэнэ. За тэгээд тэрийгээ бид нар юу гэж хэлж байгаа вэ? Хэлний аваа гэж хэлээд байна. Гэтэл яг хэлхийн урсгал буюу хүний ярианы урсгалд бол хэдийн янзаар хэлэгдэнэ. Жишээлбэл гэж том ам ангаж хэлэгдэж хахад ам гэж хэлэхэд хэлэгдэж байгаа тэгж том ангаж хэлэгдэх. За яагаад гэвэл артлын уруулын эм гүйгүүлэгчийн нөлөөгөөр уруушаа, хамаршаа, хамаршаа. Өөрөөр хэлбэл артл нь уруулын гүйгүүлэгч бас хамрын гүйгүүлэгч байж ш. Тэгэхээр уруулын гүйгүүлэгч хамрын гүйгүүлэгчийн нөлөөгөөр том ангаж хэлэгдэх зай нь багасаад жижигхэн хэлэгдэж байгаа. Том ангаж хэлэгдэнэ. Ам гэвэл яг том ангаж хэлэгдэх. Тэгэхээр би яагаад энийг ингэж яриад байна вөхөр авиа таниулгаж байгаа тохиолдолд аль болохоор цэврээр дуудагдах үгийн бүтцээс тэр авиагаа таниулах хэрэгтэй. Цэврээр дуудагдах. За жишээлбэл ам гэдэг ингээ хэлэх юм бол нөгөө бидний ам том ангаж хэлэгдэж байгаа чинь хүүхдэд мэдрэгдэхгүй шүү. Тийм учраас заавал энийг яг цэврээр дуудагдах үгийн бүтцээс таниулвал илүү одоо хүүхдтэй уншиж сурахад нь авиагаа ялгаад сурахад нь хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. За тэгээд энд жишээлбэл аав ингээд юу яасан байна л да. Хэлний авилбар, хэлхийн авиг. За бид нар бол нөгөө ярианы урсгал буюу үгийн бүтц дотроос тэр авиануудаа таниулж байгаа. Тэгэхээр их шиг авианууд бол дандаа үгийн ихэнд дангаар үе бүтээж байгаа байдлаас юм уу? Эсвэл ерөөсө богино үедээ үгийн ихэнд орсон байдлуудаас их шиг авиг таниулж байгаа. Тэр нь одоо илүү цэврээрээ дуудагдана гэсэн. За жишээлбэл алим гэдэг үгнээс аа авиг таниулж байгаа. Тэгэхээр алим гэдэг үгнээс аа авиг таниулахад алим дангаар их үе бүтээгээд нөгөө дараагийн үг нь болохоор лим гэсэн үг гэж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ тохиолдолд аа авиг маань яаж хэлэгдэх вэ гэдгийг энэ дээр бүр ингээд нэг бүрчлэн тайлбарлаад өгсөн байна. Жишээлбэл одоо дангаар үе бүтээж байгаа байлаас хэлж ажиглана. За орчинд нь уруулын гүйгүүлэгч М, Б, В, П, Ф байхгүй байх ёстой. За түүнээс гадна юу гэж нөхөр хамрын гүйгүүлэгч М
байх хэрэгтэй. Бас зөөлөрсөн буюу тагнаасан гэвлэгч байх хэрэгтэй. За энэс бусад тохиолдолд бол аав цэврээр дууддаг. Тэгэхээр тэр тохиолдлыг нь сонгож одоо гэвлэгч аваагаа таниулах хэрэгтэй шүү. Их шиг буюу гэвлэгч аваагаа таниулах хэрэгтэй шүү гэдгийг бүр зөвхөн анхааруулж хэлмээр байна. За тэгээд бид нар одоо яг хүүхдэд ингэж сонголт хийхдээ энэ аваагаа зөв хийж чадчихэв үгүй юу гэдгийг бид нар шалгах зорилгоор за энийг нь болохоор жишг болгож өгөөд за ийм картуудыг нь болохоор багш нар өөрсдөө яг уу мэдлэг бүтээгээд за тэгээ энэтэйгээ харьцуулаад би зөв хийж үү буруу хийж үгүй гэдгийг дараа нь одоо харьцуулах зорилгоор энэ хоёр төрлийн карт хийсэн байна. За энэ бол аль талаас нь үзсэн бүтэн карт энэ болохоор зэрэг багш нар энийг ашиглаад энэ дээр өөрсдөө ажиллаад мэдлэг бүтээх юм карт гэсэн. За энэ картыг бүтээхийн тулд би бас нэг юм онлын ойлголтыг та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За аваа бол нэг талаас биологи үзэгдэл, за нөгөө талаас бол физик үзэгдэл, за нэг талаас бол бас яг нийгмийн үзэгдэл гэж үздэг. Тэгэхээр бид нар бол авааг одоо харилцаа болгоод ирэхээр нийгмийн харилцааны хэрэглүүр болгоод үзчихэж байгаа. Энэ тохиолдолд энийгээ бол би юу гэж үзэж байна вэ? Аваа нийгмийн үзэгдэл. За тэгэхээр бид нар яг дөнгөж эхэлж аваа зааж байгаа, авааг хүүхдэд таниулж байгаа, авааг зөв дуудлагыг нь хөвшүүлэх гэж байгаа тохиолдолд бол энэ аваа өөрөө биологийн үзэгдэл буюу аваа бол яг өгүүлэх хэрэгтний оролцоотойгоо бүтцдэг гэдгийг хүүхдэд заавал одоо сайн ойлгуулж өгөх ёстой л гэж хэлэх гээд байна. За аваа бол үүсэхдээ биологийн шинжтэй үзэгдэл. За авааг бүтгэхэд уушиг оролцсон, муурсаа оролцсон, за төхмөх оролцсон, амны хөндийн эрхтнүүд оролцсон, хамрын хөндий оролцсон, багалзуурын хөндий оролцсон. За багалзуурын хөндий бол маш чухал. Өөрөөр хэлэх юм бол багалзуурын хөндий бол нэг дуу аваа цуурайтуулагч үүсдэг. Тэгэхээр миний багалзуурын хөндий ингээд бархагшсан, одоо бартагтай ч юм уу ямар нэгэн одоо ханиад хүрээд хүний хоолой идэлцэн байдаг шүү дээ. Тийм тохиолдолд нэмэлт өнгөтэй аваа. Тийм учраас ийм тохиолдолд та өөрөө бас яг шинэ аваа заахгүй байхыг хичээх хэрэгтэй гэсэн үг. Заахгүй байхыг хичээх хэрэгтэй. За тэгэхээр багалзуурын хөндийг жоо хэлээд байна нөхөр хүүхэн хэлний артлад байгаа тэр гөлбөр ханыг л юу гэж нэрлэж байгаа нөхөр багалзуурын хөндийг гэж. Тэгэхээр тэр аваа цуурайтуулагч өөр гүйцэтгэж байгаа багалзуурын хөндий цэвэр байж ич аваа бас яг цэврээрээ дуудагдах юм байна. За бусдын бол бид манай багш нар бол бүгдөө сайн ойлгож байгаа. За уушгнаа шахацсан хий уурсгал мөгөөрсөн хоолоогоор дамжаад төвөнх рүү шахагдана. За төвөнхөд бол голдуу их шиг аваа бүтдэг. За юуны тусламжтай гарахад дууны хөвч буюу дууны сүүлийн тусламжтайгаар яг их шиг аваа бүтдэг. За төвөнхөд бүтсэн дуу маань ам хамрын хөндийгээр саад ашиглахгүй хилэгдэхийг бид нэг шиг аваа гэж нэрлэдэг. Гэтэл гэвлэгч бол энд бүтсэн дуу аваа ам хамрын хөндийгээр саад ашиглах тохиолдож хилэгдэнд хүнийг бид нар юу гэж нэрлэж байгаа вэ? Анир үүсгэж бүтэх аваа гэж үздэг. Тэгэхээр гэвлэгч бол анир үүсгэж бүтнэ, их шиг аваа бол яг дуу үүсгэж бүтдэг. Ийм онцлог. За тэгэхээр бид нар одоо ам хамрын хөндийн эрхтнүүд энэ авааг хэлэхэд яаж оролцож байна уу гэдгийг ажиглуулна гэдэг маань нөгөө аваагаа зөв дуудаж сурахт нь л одоо ухаарч ойлгуулах нэг том хэрэгслээ гэж хэлэх гээд байна. За нөгөө талаас энэ аваа бол физикийн үзэгдэл. За физикийн үзэгдэл гэдгийг би юу гэж хэлэх гээд байна нөхөр одоо өгүүлэх хэрэгтний онцлогоос хамаараад дууны үнэ бол өтгөн шингэн байна, өндөр нам байна, сул чанга байна. За тэр зүйлийг л одоо нөгөө одоо хүний өгүүлэх хэрэгтний дамжаад үүссэн дуу чинь дуу аваа буюу хэлний аваа хүний сонсох хэрэгтэнд нөлөөлөхийг бид нар яг хэлний аваа гэж үздэг. Тэгэхээр одоо нөгөө хэлбэлцлийн далаац үүсгэж аваа бүтдгээр нь юу гэж хэлэх гээд байна. Нөхөр аваа бол өөрөө физик үзэгдэл юм гэж хэлэх гээд байна. Тэгэхээр одоо өөрөөр хэлэх юм бол би юу гэж хэлэх гээд байна нөхөр миний дууны хөвч хэдий ч нэ бүдүүн хэдий ч нэ уурт байна. Надаас яг аргил дуу гарна. Тэгэхээр энэ физик талаас нь бол багш нар энийг илүү сайн яг
ойлгох ёстой, мэдэх ёстой гэж үзээд энэ авианы дээр өгүүлэх буюу физик шинжээг мэдэх ёстой гэж би хэлэх гээд байна. За тэгээд одоо энэ өгүүлэх хэрэгтний оролцоон дээр нь тулгуурлаад эгшиг аваа, гэгүүлэгч аваа гэдэг ингээ хоёр хочдаг. Энэ гэгүүлэгч аваа, эгшиг аваа бол юутай холбоотой байна вөхөр? Дан дуунаас бүтчихвэл эгшиг аваа, дуу амираас бүтчихвэл сонсголон гэгүүлэгч аваа, за амираас бүтчихвэл шуугаанд гэгүүлэгч аваа гэдэг ингээд ангилсан байна. Тэгэхээр амир гэдэг бол би юу гэж хэлэх гээд байна вөхөр? Ам хамрын хөндийгээр гадагшлахдаа ямар нэгэн саад ашиг тохиолдоод тэр нь тесрэлттэйгээр хилэгдэж байгаа амир үүсгэж байгаа юм гэж хэлээ. За одоо шил одоо би зүгээр эгшиг аваад дуудаад үзье л да. И у гэхэд хин урсгал ам хамрын хөндийгээр саадгүй гадагшлаа. За гэтэл б ямар нэгэн саад ашиг тохиолдож тэр хий урсгал үйл хэрэгтнүүд задлж явах хилэгдэж байгаа. Тэрийг л юу нөлөө гэх юм бол анир үүсгэж хилэгдэж байгаа. За тэгээд тийм учраас би юу ч хэлэх гээд байна нөхөр нэгтлэг ишиг гэж хуваалж байгаа. Дараа нь яг гэгүүлэгч гэж ангилж байгаа. За гэгүүлэгчээ дуун зовлж ивэл сонсголонд гэгүүлэгч, анирын зовлж ивэл яг шуугаад гэгүүлэгч гэж ингэж хоёр ангилж байгаа. За тэгэхээр бид нарт хамгийн их саад бэрхшээл тохиолддог зүйл юу вэ нөхөр? Анирлаг буюу шуугаад гэгүүлэгч аваа хэлэхэд нэлийн одоо саад ашиг тохиолдож тэгээд хилэгдэн. Тэгээд энэ саад ашиг тохиолдож хилэгдэж байгаа энэ онцлогоо бид нар хүүхдэд зааж өгч чадахгүйгээс болоод энэ нөгөө аваа зөв дутах асуудалтай болоод ирж байгаа. Жишээлбэл Д, Т, Ц, Ч гэл ингээл заагаад ах юм бол энэ яг энэ буруу хэлэгдэх гэсэн. Өөрөөр хэлэх юм бол анир үүсгэж хин төрөлд хүчтэй хэлэгдэнэ гэж юу хэлээд байна вэ? Гэж хэлэх юм би яг ихшигжүүлээд Д, Т гэж хэлэхээр энэ ч нөгөө хин төрөлттэй хүчтэй хэлэгдэх юм. Ихшгийнхээ тусламжтайгаар тэр хүчин сулраа хин төрөлтөн сулраа ингээд гарч байгаа. Тэгээ бид нар дандаа сул буюу хүчгүй төрөлдөхгүй ийм авианууд заахаар тэр нь уншихад саад бэрхшээл тулгараад нөгөө авиагаа зүг дуудах боломжийг олгож өгч чадахгүй байна л гэсэн үг юм. За эгшиг авиагийн өгүүлэх хэрэгтний оролцоог гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл чанга сулаа уруулын биш юм. Хэлний босоо буюу гэтэл байлаа. За утга ялгарлах шинжээр ингэ ангилждаг. За чанга сулаа өөрөөр хэлбэл чанга сул гэдэг нь юу гэсэн үг вэ? Өгүүлэх хэрэгтэн чангарч хилэгдэж байгаа юм болов ир эгшиг. За энэ дээр ингээд дарж байгаа хүүхдүүдээр хилэгдээд үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл а гэж хэлэхэд энэ яг болчин чангараа тэгээд хилэгдэж байхад им эгшгийг хэлэхэд бол чангарч хэлэгдэв. Тийм учраас өгүүлэх хэрэгтний булчин сул хэлэгдэв им эгшиг, өгүүлэх хэрэгтний булчин чангарч хэлэх юм бол ир эгшиг гэж бид ангилаад байна. Тэр энэ учрыг бас яг хүүхдүүдээр өөрсдөр нь ингээд дарж үзүүлж байгаа, өөрсдөр нь ингэж хэлүүлж үзэж байгаа. За энэ ийм онцлогтой юм шүү гэдгийг мэдүүлэх хэрэгтэй. За дараагийн нэг ойлголт нь уруулын ба уруулын биш гэсэн ангилал байна. За уруул цорвооч хэлэхэд бол уруул цорвоохгүй хэлэхэд бол яг уруулын биш. За тэгвэл а и гэж хэлэхэд уруул цорвоохгүй л гэж. Гэтэл гэдэг уруул цорвооч хэл. Гэтэл у хоёрт ямар ялгаа байна нөхөр? Гэхэд амны хайрцаг дунд зэрэг. Гэж хэлэхэд амны хайрцаг жижигхэн буюу уйтан болчихно. Тэр энэ ялгааг хүүхдэд хэлж өгчөөд за энэ хоёр чи ийм ялгаатай учраас ингэж дуудагдаж байгаа шүү. Жишээлбэл гэхээр ингээд бөөрийнхий дунд зэрэг юм байжснаа гэхээр нөгөө амны ангаалт чи яг бүр жижигрээд уйтан болчихж байгаа. Тэр энэ ялгааг хүүхдэд хэлж ойлгуулаад ингэхээр энэ болж байгаа ингэхээр яг болж байгаа гэдгийг л бид нар хүүхдэд хэлж өгч ойлгуулах юм бол зөв дуудахж эхлэе гэж хэлэх гээд байна. За
уруулын бишиг бол яг ингээд хажуугаас ингэж харж байгаа л А и гэхээр уруул цорохгүй л гэж. Тэгвэл уруул цорооч хэлэх гэж юу юм бэ? Энэ уруул туршаа цороогаад байгаа z энийг уруулын гэвлэгч гэдэг нь цороохгүй хэлэгдэж байгаа. Тэгэхээр уруулын биш гэж хэлээд байгаа гэдэг ингээд хүүхдээ болчих тээ. За тэгээд энэ хилний хэвтэй буюу босоо байлаа. Хилний хэвтэй гэдэг нь ерөөсөө хилний хаагуур хэлэгдэж чинь, дундуур хэлэгдэж чинь, урдуур хэлэгдэж чинь гэсэн. Хилний босоо гэдэг нь амны ангаалт тийм ээ. Уужим ам том агаж хэлдэг нь А И ингэхээр ам том байжсэн аа жижигрээ бүр жижигрээ И хэлэхэд бүр ингээ уйтан болоо хэлэхэд арай жоохон том болоод А хэлэхэд бүр ингээ яг уужим болоод ирж шүү дээ. За яг энэ дараалал ашиглаа хэлээд үзье. А Тэгвэл би одоо хоёрыг ялгадаггүй хүүхэд байх юм бол багшийнхаа амыг яг ажиглаараа ямар ялгаа вэ? Гэхээр амны ангаал том орчин, гэхээр яг амны ангаал уйтан болж жижигэрч уйтан болж. Өдний дүүгээ утгыг олохгүй байж магадгүй тэгвэл хүүхэд яг хүүхэд жижигхэн болж байна. Хэлэхээр гэхээр бүр яг том болоод ийм ялгаа гарч таних хэрэгтэй гэсэн. За утга ялгах байдлаар нь бол ерөөсөө л яг богино урт. За одоо жишээлбэл бүгд өөр утга хэлж байна. Тэр утгыг нь хэлээд ингэж уншина, ингэж хэлнэ, ингэхээр өөр утгатай юм шиг тэгээд гаргуулж хэлэх зорилго байна болж байна. За гэвлэгч аяндаар бол ийм ялгаанууд гарч ирж байгаа тийм ээ. За сонсголонд шууган. За тэгээд өөрөөр хэлэх юм бол дуу зовлож явал сонсголонд анир зовлож явах юм бол яг шууган. За байраар нь яг уруулын хэлнэ. Жишээлбэл гэхэд яг уруулын гэтэл уруулаар ангилагдсан бол хэлээр яг ангилагдав. Тэгэхээр ингээд хэлж байгаа уруулын учраас хэлээр яг ангилагдав. Тэгээд хэлээр ангилагдсан бол уруулаар яг ангилагдахгүй гэсэн. Гэвлэгч аймаар нэг юм үзлээ. Агшиг аймаар болохоор зэрэг одоо уруулаар ангилагдаад хэлээр ангилагдаад явчихж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд дараагийн нэг ангил нь бол аргаар нь хамжиж бүтчихээн, шүргэж бүтчихээн. За жишээлбэл За энэ бол яг хамжиж бүтчихээн гэсэн. Өгүүлхийн ямар нэгэн хоёр эргэтэн нийлээд за тэр уушгина шахагдсан хий урсгал түүнийг задлж хэлэгдэж үл энийг хамжих гэдэг. Хий урсгал өгүүлхийн ямар нэг эргэтэн яг ойртох гэж бяцхан одоо завсар гаргаад тэр завсраар нь хий урсгал гадагшлахыг л юу гэж хэлж байна вэ? Шүрэх гэдэг. За одоо манай багш нарын хамгийн их одоо алдаж хэлдэг юм нөхөр. Өөрөөр хэлбэл энэ оруулаад цааш нь өөрөө доод оруулаад цааш нь татаад дээд оруулаад дээд талруу жоохон давуулс гээгээд тэгээд яг нийлбэр бүгд бяцхан ойрт болон тэр хоёр оруулаад тэр завсар чөлөөгөр нь энэ бол яг тэгтэл манайхан бол яаж зааж өгөх вэ? Ивэ ингээд заа. Тэгэхээр буруу байхгүй. Тэгээ буруу заачих юм бол нөгөө хүүхд чинь одоо шийдвэл сав гэж уншуулах гэж байгаа тохиолдолд би са эвэ гэдэг ингээд холбохлооч болохгүй байгаа юм. Са эвэ. Тэгмж уншиж байгаа хүүхд бол энэ аюулгүй том бэрхшээлж дээ. Тийм учраас хамгийн гол нь зөв дуудаж хэлж өгөх хэрэгтэй. Тэгээд за яг энэтэй адилхан нөгөө бидний хаа хээ их энэ төр янз бүрээр заагаад байдгийг бол зүгээр л ямар ч өгүүлэх хэрэгтэй яг нийлэхгүй. Зүгээр л уушгираш гацсан хийн урсгал тэр нэг бяцхан ойрцсон өгүүлэх хэрэгтнүүдийн завсраар хийн урсгал гадагшлаа байж. За тэгээд яг гэж уншихад тэгээд байгаа. Тэгэхээр чи манайхан бол шууд энэ хаа хээ их гэх бүр юм хамжих гэвлэгч болохоор амар юм төрөлтэй гэлээд.
Зүгээр л ингэж хүргэж хэлэгдэж байгаа гэсэн. За дараагийн бас нэг юм хэлэхэд асуудал үүсгэж байдаг. Зүгээр л амны хүндэд ир аваа ингээд савлаал байж ах хэвээр юм бүр ингээд ир гээд хэлний үзүүрийг шүдэн тавчраа ингээд маачдаг. Тэгж болохгүй. Зүгээр тэгээд сар гэнгээ хэлэхэд аман дотор чи зүгээр ингээд савлаад энэ бол зүгээр чичрэн шүргэж байгаа. Тэгэхээр энэ авиануудынхаа онцлогуудыг бид нар яаж бүтэж чинь бүтэг аргыг өөрсдөө мэддэг байж хүүхдэд зааж. Бүтэг аргаа мэдсэн хүүхэд бол тэр авиг буруу дуудахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүтэг аргын онцлог тэр хаана байрлаж байгаа тэр авианы одоо тэр байрлалын онцлогийг нь ерөөсөө ач холбогдолч танилцдаг үгээс дандаа яг буруу хэлж сурна. Буруу хэлж сурцсан, буруу уншсан хүүхэд бол зөв уншна гэдэг ойлголт ерөөсөө. За тэгээд нэг хүчээр задгаа үений тогтоологчдаг тэр хүчээр тогтоолгосон задгаа үеийнхээ хүчинд л уншиж байгаа болохоос ш хүүхэд бол ерөөсөө яг авиа зүгт уншиж уншиж байгаа алга. Энийг сайн судалгаад харуулсан. За ингээ гих мэтлэнгээр одоо энэ гэр бүлч авиануудынхаа энэ онцлогуудыг л яг мэддэг баймаар байна гэж хэлэх гээд. За тэгээд би энэ хэлхийн явцын авиа танарт нэг бас ингээ сонирдуулахад авиа бүтгэхдээ эхлээд тогтож төгсөц гэсэн 3 шаттай амждаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна нөхөр ярианы урсгалд хэлэгдэж байгаа авианууд бол яадаг вөхөр нөгөө дараагийн авианыхаа эхэлцтэй давхцаад хэлэгдэхээр нөгөө авианыхаа нөлөөлөл ороод эхний авиа нөлөөлөлтөд авиа гарч хэлэгддэг гэсэн үг. Тийм учраас юу гэж хэлэх гээд байна нөхөр гэвлэгч авиа дандаа үгийн адагт богино үедээ үгийн адагт орсон байдлаас таниулах юм бол илүү одоо цэврээр дуудагдана. Тийм учраас тэр цэврээр дуудагдах онцлогийг л юу гэж хэлэх гээд байна нөхөр энэ битүү энэ карт ашиглаж таниулаарай гэж хэлэх гээд байна. За тэгээд би түрүүн хэлсэн за эдгээр онцлогийг одоо мэдж байгаа тохиолдол бол энэ хоёр картыг яг бөглөөд тэгээд энийг яг практикт ашиглах боломжтой гэж хэлэх гээд байна. За тэгэхээр авианы цэвэр дуудлага бол ерөөсөө юу вэ нөхөө? Хэлний авиа, хипер одоо хэлхийн авиа хоёроо багш ялгуулж сурсан байна. Өөрөөр хэлбэл одоо ярианы урсгал дах авиагаа би яг зөв дуудаж сурах хамгийн чухал юм байна л гэж хэлэх гээд байна. За тэгээ одоо би ингээд хүүхдтэй авианыхаа зөв дуудлагыг ингээд заачлаа, задгаа үе уншуулчлаа, өгөө олгоод уншуулчлаа. Тэгэхээр одоо энэ болгоныхаа төгсгөлд би яах ёстой вэ гэхээр авиа зөв дуудаж байгаа хэсгийг яаж шалгах вэ гэхээр энэ үнэлгээний картуудыг ашиглана. За энэ үнэлгээний картуудтай бүгд бол нөгөө өөрөө ийм амтнд их дуртай, тэгээд ямар нэг юм амтнд их дуртай, хайртай, амтныг ийм хайрлахыг эмэлцдэг. Тэгээд ямиг бас ингээд амтанчилж ойлгуулах юм бол бас яг хөө тэднийг сонирхдаг. Тийм учраас одоо энэ зүгээр энэ задгаа үеийн карт байж байгаа л да. Энэ үгийн дунд ямар гэвлэгч аваа сонсогдож байна вэ? За багш нь нэг удаа үгийг дуудаж хэлнэ. Чи яг үгийн дунд хэлэгдэж байгаа гэвлэгч аваа багштай хэлээрэй. Анаш. За ингээд ганцхан удаа хэлнэ. За ганцхан удаа хэлэхдээ та одоо энэ танд байгаа энэ хуудас хүүхдэд бас байгаа. Тэгэхээр хүүхдэд байгаа хуудсан дээр бол энэ дээр байгаа янз бүрийн үгнүүд бол ерөөсөй байхгүй шүү. Зүгээр л хүүхдэд байгаа хуудсан дээр бол багш хүүхдийн хуудсан дээр бол зүгээр л юм задгаа бүснэгтүүд задгаа юм картууд ингээ харагдаж байна гэсэн. Тэр том картууд. Тэгэхээр энэ картуудаас нөгөө хүүхэд маань авиагаа яг олоод тэмдэглэж чаддаг. Тэгтээ энэ чинь нөгөө нүдэнд харагдаж байгаа юм чинь нэг бид нэр яг үсэг гэж ярьж штэ. Амаар хэлээр дуудаж байгаа авиа уншаад одоо хараад уншиж байгаа бид үсэг гэж ярина тий. Тэгээд тийм тохиолдолд одоо нөгөө хүүхэд маань энэ авиагаа яг тэмдэглэн. За тэгээд зөв тэмдэглэж байгаа нөгөө багш өөрийнхөө хуудсыг барьж байгаа. За зөв бол энэ дээр зөвийн тэмдэг тавиад буруу байвал ингээд чаттай ингээд яваад байна гэсэн. Энэ бол үнэлгээний хуудас. За энэ бол зөвхөн үгийн дунд байж байна. За тэгээд одоо юу гэдэг чинь яаж нэг хэрэг гэдэг үгээр ямар гэвлэгч аваа хэлэгдэж байна. Шувуу гэдэг үгний дунд ямар гэвлэгч аваа хэлж байгаа хүчлэн ингээд асуу. За бид нар зөвхөн одоо энэ 10 практикаас ингээд харахаар ихэвчлэн одоо нөгөө үгийн ихэнд орсон байдлыг
айдлыг нь хэлүүлээд хэлэхдээ усгийн нэрийг хэлүүлээ явчихдаг. Тэгэхээр бид нар бол яах ёстой вэ? Аль болохоор авиг хэлүүл. За авиг уншиж сурсны дараа харин та усгийг хэлүүлж болно. Тэгэхээр хамгийн чухал нь бол ерөөсөө л яг авиг хэлүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. За тэгээд энэ үгийн эхэнд дараа нь дунд дараа нь адагт орсон байдлаар нь та дуудаж өгөх хүүхэд маань тэрийг яг ялгаж тэмдэглэхийн үнэлгээний хуудсууд байж байгаа. За дараа нь энэ үнэлгээний хуудсын дараагаар одоо авины ижил төстөөг шинжүүдээр ингээд тавьсан ба авины ижил төстэй шинжүүдээр. За жишээлбэл А, О, У. За энэ бол бүгд эрг шиг байгааз. За гих мэтлэгээр за энэ ижил төстэй авинуудыг зөв ялгаж уншиж гин үгүй юм гэдэг. Энэ бас ийм карт байж байгаа. Ижил төстэй авин. За энэ их шиг авин. За гээгүүлэгч авиадаар болохоор бас байж байна. За энэ бол дандаа амьсгалын төрөлттэй одоо бүр ингэ төрөлт хүчтэй хэлэгдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл дэгээс зээжээ үссэн, тэгээс цэд жоо үссэн. Тэгэхээр энэ авинуудыг ялгаж салгаж хэлж чадчихна тий. За энэ болохоор хамрын гэмлэгчүүд М, Н, Н. За энэ болохоор зэрэг хэлний хамрах гэмлэгч. К, К. За багш нар Г-г бол яагаад заачдаг вэ? Г гэдэг нь заачдаг. Гэтэл уг нь бол цаг, цк, к. Хүүхдүүд к гэж заах юм Г гэж заачдаг. Тэгэхээр одоо энд бол багш бол юуг одоо зөв гэж сонсох уу гэхээр ерөөсөө к гэж л хэлжээвэл яг гэж л дуудажээвэл зөв дуудлага. А хэрвээ Г гэх юм бол үсгийн нэрийг дуудаж энэ буруу гэсэн. Тэр уншиж сурахад үсгийн нэр чухал биш. Ерөөсө дуудлага чухал гэдгийг л энд чухалчилсан юм бууцууд. За ингээд энэ мэтлэнгээр үгийн дунд адагт ижил төстэй авинуудын чагсаас ингээд ийм олон үнэлгээний картуудыг ашиглах ийм дадлага ажлуудыг хийгч болно. За тэр өөрөөр хэлбэл багш нарт нөгөө ингээд ерөөсөө нөгөө хүүхдээ айлдгоо одоо судалгаа хийсэн байх нөхөд энэ маш олон төрлийн судалгааны хуудсууд байж байгаа гэсэн. За өөр нэг судалгаа бол энэ зөвхөн одоо 1-р бүлгийн гүйцэлгчүүд дээр хийчихсэн үгийн карт гэж байна. За үгийн картыг ингээ харахаар энэ бол дандаа нэг бүлтэй өгнө. За ингээд дараа нь бол яг хоёр бүлтэй үгийн карт өөрөөр хэлбэл авины тоон гэдэг үеийн тоон гэдэг явчихж байгаа. За энэ адилхан 4 авиатай мөртлөнгөө нэг дор 2 гүйцэлгчтэй хуудлаад орсон. За энэ болохоор ишгээр төгссөн тийм. За энэ 5 авиатай тэгсэн мөртлөнгөө одоо 2 үетэй. За 1-р ангид бол эхэлж уншиж байгаа хүмүүстэй ялангуяа 1-р бүлгийн гүйцэлгчтэй 2 үетэй үг байхад л хангалттай тэрнээс илүү олон үетэй үг уншуулах хэрэггүй. За тэгээд энийг нь одоо ингэж уншуулж байгаа. Ингэж уншуулж болно, ингэж уншуул. Эхний удаа бол ингэж дандаа доош ингэж уншуул. Тийм ээ. За дараагийн удаа бол яг нэлээд сурцтай байх юм бол ингэж хоош уншуулаад яг минутанд яг хэдэн үе уншуулж юм. Ингээд нэг тоогийн гаргалт ингээд тавьсан. За тэгээ энийг уншихдаа одоо яг үнэлгээний хуудас болгож ашиглахдаа ингээд хоош нь биш. Хүнд хөнгөн ингээд нэг хөнгөө яваад нэг хүнд яваад нэг хүнд яваад нэг хөнгөө яваад ингээд хийсэн. А дөнгөж эхэлж уншуулж байгаа үед бол дандаа ингэж уншуул. Ингэж тий. За яг үнэлгээ хийж байгаа тохиолдолд яг энийг уншуул. За тэгээд аргачлалын бол ингээд тавьсан байна. За дараа нь энэ үгээ зохиомд үг болгож карт хийсэн байна. Зохиомд үг болгож. За энэ зохиомд үг бол тааж уншдаг хүүхдүүд илүү одоо тийм ашиглавал зүгээр гэж хэлэх гээд байна. Өөрөөр нь тааж унших юмш боломжгүй болчих юм гэсэн үг шүү. За гэхдээ энийг хийхдээ бүр шууд юу яахгүй. Өөрөөр хэлэх юм бол энэ үндсэн үгийн карт ашиглаад одоо хүмүүс гэж үг байсан бол энэ сүм гэж ямарч утгагүй үг болоод ингээд тавьсан тийм. За элс гэж үгээс лиск ингээд энэ үндсэн үгийн картаар гаргахад зохиомл үгийн карт болгоод хэлж. За тэгээд энэ нөгөө минутанд уншсан үгийн тоо энэ бол багшд байх карт нэгний карт байна гэсэн. А хүүхдэд бол тийм үгийн тоо моо нэг гэсэн тийм аимшиг хуудас байна. За энэ бол бас ялгаагүй багшд байх хуудас. Энэ бол хүүхдэд байх хуудас. За ийм юмнууд дээр уншуулж агаад одоо би яг их рүү. За ингээд их рүү орж байгаа бол энэ бол дандаа 1-р ангийн төвшингийн амиг л ярьж байгаа юм тийм ээ. Тэгэхээр
Нэгдүгээр ингээд уншуулахдаа бид нар одоо ингээд ойлгоод уншдаг болчлоо тийм ээ. За тэгээд одоо тодорхой хэмжээний хурдтай хүүхдүүд нь уншдаг болчлоо. Тэгэхээр одоо би их уншуулна. За их уншуулахдаа би яах ёстой вэ гэхээр хамгийн чухал нь юу вэ нөхөр? Зөв уншина. За зөв уншихдаа бас ингээд хурдаа юм агуулна. За тэгээд хурдаа нэмж одоо зөв уншиж байгаа хүүхдүүд дээр би ямар хяналттай хүүхэд бас юм үнэлгээний хуудас ашиглаж байна. За тэгээд нэгдүгээр ангид уншуулж байгаа одоо ихийн карт бол нэг 60 хүүхдэд. За нэг өгүүлбэр нэг 6-аас 8 хүүхдэд. За тэгээд ямар нэгэн тодорхой яг асуудал төвшүүлээ тэрийг юм шийдсэн их байна гэсэн. Тэгээд тодорхой үйл явдал хийх. Тодорхой үйл явдал их байна. Тэгэхээр бид нар бол одоо ямар ч хамаагүй их энэ тэмцээс ямар ч хамаагүй их аваад ашигладаг. Тэгэхээр ихэд тавигдах өөрийн гэсэн юм шаардлага нас тухайн онцлогт нь тохируулсан тэр хүүхдийн чадвар тэр хүлээж авах одоо чадварт нь тохируулж хий боловсруулах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Тэгэхээр би сайн хэллээ шүү дээ, тийм 60 хүртэл хүүхдтэй байна. За нэг өгүүлбэрт яг 6-аас 8 хүүхдтэй их зохион. За тэгээд тэр их үйл явдалтай байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал шийдвэрлэх хэрэгтэй. Тэр асуудлаа шийдээд яг дуусчих хэрэгтэй. Тэгтэл бидний их бол одоо нэлээд тийм замбраа өдрөгийн сонголт нь ерөөсөө маш боломжгүй. Тэгэл одоо маш олон үедээ ингээд авцсан байдаг. За ихэнх чинь нэгдүгээр ангийн хүүхдийн мөртлөнгөө 120-30 хүүхдтэй их байдаг ч юм уу тийм. За ийм байж болохгүй л гэж хэлэх гээд байна. За тэгээд нэг юм үлгэр жишээ болгож, үлгэр болгож авсан нэг юм их байна. За энэ их бол бүрхэн бас л юм амтны тухай юм жижиг юм бүрхэн үлгэрийн их байж байгаа. Гэхдээ цаанаа бас юм хүмүүжлийн юм ач холбогдол өөр юм бол тэр хүүхдийн амтнаар дамжуулаад одоо тэр хүүхдийн зам төлөвшөлт нь юм нөлөөлөх үс юм бүрхэн их байна гэж хэлдэг байна. За тэгээд энэ багшийн хуудас. За хүүхдийн хуудсанд бол энэ бас яг үгийн тоо нэгрэсэн юм бол ерөөсөө байхгүй. Зөвхөн энэ их байна гэсэн. За багшийн үнэлгээний хуудас бол за дараа нь энэ дээр энэ хүүхдэд байх хуудсыг татаад харуулчихъя. За багш нөгөө хүүхдэд үнэлж явах явцдаа энэ дүү мөрд байх үгийн тоонууд ингээд тавьсан. Тэгэхээр тоолоо суудах шаардлагагүй. Хаан зогсон тэр газар нь дөрвөлж авахтаа тавьж байгаа л тэгээд явах ингэж. Тэгэхээр нэгдүгээр ангид бол би юу гэж хэлэх гээд байна вэ? Үгийн тоогоос илүүгээр энэ их бүгдийг уншуул эхлээд бүгд уншуулчих. Тийм ээ? Уншуулчих. За тэгээд уншуулчихаар заавал би одоо юу гэж хэлэх гээд байна вэ? 1 минутанд уншуулах алдгүй. Хүүхэд хэдэн ч минутанд уншиж дуусч болно. Тэр минутаа ингээд тэмдэглэж би бол одоо энэ 2 минутын тэмдэглэгийг тавьсан байна шүү дээ. Тэгвэл магадгүй 3 минут уншсан бол доор нь тэмдэглэгээ тавиад энэ доотлолт нь 3-4 гээл ингээд тавиа явчих шүү дээ. За тэгээд энэ үгийн тоог нь энэ дээр тэртээ зүгт ингээд тавьсан байна ч тийм. Унших чадвар нь өсгөлж уншиж гэнэ үү, үеэр уншиж гэнэ үү, бүтэн үгээр уншиж гэнэ үү, тааж уншиж гэнэ үү гэдэг юмыг энэ дээр нь тэмдэглэж болно гэсэн юм. Тийм. За тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр харин энэ хүүхдээ одоо минутанд уншиж байгаа үгийн тоог нь гаргахын тулд яах ёстой вэ гэхээр бүх үгийнхаа тоог одоо нөгөө хэдэн минутанд уншсан нөгөө порцоор боддог шүү дээ. Одоо өөрөөр хэлэх юм бол 3 минутанд энэ хүүхд уншаад дуслаа. Тэгэх юм бол 3 минутанд уншихгүй шиг нэг бол уг нь бол тэрнээс илүү богино хугацаанд унших хэрэгтэй тийм. Тэгэхээр нийт үгийнхаа тоогоо минутанд харьцуулж байгаа л ингээд 1 минутанд унших үгийн тоог чинь гараад ирнэ гэсэн. Тийм учраас болж өгвөл бүгдийг уншуулаад бүгдийг уншуулсныхаа дараа хурд өнгөт асуултыг хийдэг байгаа гэж хэлдэг. Тэгэл одоо зэрэмдэглээ минутын уншлага авчихна гэл нэг их дандаа ингээл дутуудтайгаас өрхөд ажиллахгүй. Тэгэхээр урд ахиулахтаа яг ойлгож унших гэдэг юм бас давхар хянж аваа гэж хэлэх гээд байна. За дараа нь за одоо хэрвээ одоо энэ дээр ингээд хүүхэд уншлагынхаа хурдыг ахиулж чадахгүй байгаа бол та хурд ахиулахад асуулууд хий. За одоо хурд ахиулах хамгийн энгийн асуудал бол
Минутын уншлага биш ээ гэдгийг л би хэлэх гээд байна. Энэ уншлагын карт шиг. За энэ уншлагын картыг ашиглахдаа аль болохоор 1 минутанд олон яг мэдээ ингэж олон дууг олж харахыг хичээл картыг ашиглана. Энэ картыг ашиглана. За энийг ашиглана. За өөрөөр хэлэх юм бол би юу ч хэлэх гээд байна вэ? Энийг одоо эхлээд 3 зорилт дээр ашиглаж болж байгаа юм л да. Нэгдүгээрт нь болохоор зэрэг аль болохоор одоо нэг мөрөнд нэг харахтаа олон дугуйнуудыг олж харах. Нэгдүгээр дасгал. За хоёрдугаар дасгал нь юу вэ нөхөр? Энийг яг зааглана. Ингээд зааглана. Зааглаж харахтаа нэгдэх заагласан заагийн дотор хичнээн дугуй байгааг тоолох ч юм уу тийм. Ийм зоригтой болгож юм гэсэн үг шүү дээ. За гуравт нь болохоор зэрэг энэ дугуйг харахтаа энэ дугуй оронд ямар нэг юм дүрсэлж бодоод тэгээд яг хурдан энэ дугуй бүгдийг гүйцэл харахын нүдний дасгал сайн хийх гэсэн. За дараа нь энэ нүдний дасгалаа бүр юм ихтер туршина. За энэ ихтер туршдаа одоо яг ч юм уу энэ цэгүүд дээр фокус өгөөд өөрөөр хэлэх юм бол би энийг ингээ уншихдаа толгоогоо ерөөсөө тэгээд нүдээ хөдөлгөөд ингээд хурдан энэ нүдийг унших. Ерөөсөө толгоо нүдээ ингэж хурдан шилжүүлэх юм дасгал. Өөрөөр хэлбэл уншлагын хурдаа сайжруулах юм дасгал гэсэн. За дараа нь ахаад энэ дээр бас толгоогоо хөдлөхгүйгээр одоо нөгөө нүднийхээ хөдөлгөөнийг сайжруулахын дасгал. Бүтэн үлгэрэл ингээд ийм хэлбэрт оруулаад ингэ өгчөж шүү дээ. За тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ихүүд юм янз бүрийн хэлбэрт оруулаад нүдний дасгалыг сайжруулах зорилготой юм дасгал. Өөрөөр хэлэх юм бол минутаар уншуулахаас гадна ийм хурдан унших нүдний дасгалыг хүүхдээр сайн хийх ёстой л гэж хэлдэг.